За тэгээ хичээлийн тэмдэглэлээ хийхдээ болохоор энэ Grammarly-ийн документ бол үнэхээр амар юм билээ. Ингээд хүүхэн бэлэн ингээд тодтогч тэмдэглэсэн юмнуудаа бэлэн юмнуудаа ингээд ашиглаад нэг хүүхэн юмнууд ингээд хийдэг юм билээ шүү. Хичээлийн тэмдэглэлийг ингээд хийжүүл. Тэгээ дээр нь ингээд хийсэн тэмдэглэлээ хэвлээд авчирвал юм билээ. Print тэгээд мөн одоо PDF руу тэгээ Word руу. За би болохоор ингээд PDF руу ингээд хөрвүүлээд авчихсан байгаа. Одоо тэгээд энийг сайн хэвлж авч агаад бас ингээд унших, илүү сайжруулж болохоор юмудаа ингээд өөрөөр сайжруулад дөрмөө баттах байдлаар тэгээд мөн энийг унших, өөрөө шууд одоо ингээд ярьж чадчих нөгөө яг энэ нэгээр дасгал ажлуудыг хийн. Ер нь юу яа да өмнө нь болохоор би нэг дүрм үзэнгүүтэл тухайн өдөр даалгавар нажаал ахаал маргааш шинэ дүрм үзээл, шинэ хичээлүүд үзээл ингээд яваад гэдгсэн баггүй юу. Тэгэхээр ерөөсөө үр дүнгүй юм байна гэж өөрөө би дүгнээд байгаа юм. Тэрний оронд одоо цахим хичээлээ, багшаа цахим хичээлийн нэг хичээлийн үзчихэд яг тухайн дүрмтэй холбоотой дасгал одоо ажлуудыг ер нь 3 өдөр хийвэл зүгээр юм гэж боддог. Эхний өдөр сайхан дүрмийн хичээл үзчихэд тэгээд дараа нь шинэ өгнүүдээ чийслээ, тэмдэглэл бичээ, дараа нь болохоор тэрийг яг тэр нэрийг ашиглаад ярьж чадж гэнэ үү юу гэдгийг дасгал сургалт хийгээд яг ингээд өөртөө бүр шингээж авсныхаа дараа шинэ юм үзэхгүй болохоор нөгөө өмнө үз юм нөгөө юмтайгаа ингээд холиод нэг үр дүн гарахгүй байгаа байхгүй. Тэр та бүхэн маань хэрвээ миний бичлэгийг үзчихвэл яг англи хэлээ сайжруулахаар суралцж байгаа арга барилаасаа хуваалцаараа миний хувьд бол одоо ер нь ийм сонсоол, уншаал, орчуулаад явах энэ идэвхгүй аргаас илүү идэвхтэй арга дуршилж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хэл гэдэг чинь харилцааны хэрэгсэл учраас аюул сайн одоо бичгээр харилцах эсвэл одоо ярьж харилцах гэсэн энэ дээр илүү ингээд практик хийж ажиллаа арай сайжрах юм байна гэж болоод байгаа байхгүй юу. За та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн хичээлийн тэмдэглэлээрээ уулзъя. За энэ тэгэхээр зүгээр хичээлийн тэмдэглэл шүү. Хүмүүсээс сайн мэргэжлийн видео шүү.